Бүрэгдэрч гишүүний сая уншсан өргөдөлтөй холбоотойгоор Баттөмрийн Энх баяр гэдэг сайд тусгай хяналтын дэд хорооны дарга хിവэрэ хийж байгаа энэ ажлаа өгөөгүй байгаа хууль зөрчиж байгаа гэдгийг бас энэ ташрамд дурдмаар байна. Хууль зөрчсөн гэснээс хас суурийн ганхууийг төсвийг базахтаа зөвхөн лааз гэхээсээ илүүтэй ер нь бол маш олон хуулиудыг зөрчсөн байгаа шүү. Төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль, төрийн хөгжлийн бодлогын тухай хууль маш олон хуулиудыг зөрчсөн ийм төсөв өнөөдөр батлагдлаа. Тэгээд яг сайдаар ажиллахдаа нэгдүгээр хууль тогтоомжоо маш сайн мөрддөг байгаасаа сая энэ баталж байгаа төсвийн бүхий л алдаа оноо бол засгийн газар дээр ирнэ. Багш эмчнэрийнхээ цалин хөлсийг нэмэгдүүллээ гэсэн амлалт өгж байгаа боловч төсөв нь бол бүрэн бүтэн суугаагүй. Тэгэхээр төсвийн тодтгол орж ирж таарна. Маш их зураг төсөв зураг эдийн засгийн үндэслэл тооцоололгүй хууль зөрчсөн хөрөнгө оруулалтад тавигдсан 5 сарын 1-ээс өмнө тагтагтахаараа байгааг бас анхаарч засгийн газар одооноос эхлээд төсвийн тодтгол дээр ажиллах нь зүйтэй гэж энэ ташрамд бас хэлмээр байна. Төсөв дээр хориг орж ирдэггүй юм бол төсвийн тодтгол гарцаагүй орж ирэх учиртай гэдгийг бол хэлээ. Хас суурийн ганхууийг маш үнэтэй их үнцээр л энэ сайдын судал дээр ирж байна. Тэгтэл амжилт төсдөг л байх та амжилт хүсье. За аюушийн ариун зай гишүүн үг хэллээ. Одоо Лувсан Бямбагийн